За сайн бацхан та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. За Canon Hack хичээлийн ээлж дугаараар та бүхэндээ 2 постэр яаж хийснэг үзүүлье. За нэг нь болохоор Шинэ Зеландд аялаарай гэсэн тийм ээ. Шинэ Зеландд одоо Шинэ Зеландд 100 болж байгаа. Манай компаниас бол Шинэ Зеландд аял зохион байгуулдаг байгаа. За тэгэхээр энэ линкээр ороод Шинэ Зеландд тийм ээ аялах одоо танилцуулга мэдээллийг эндээс аваарай гэж хэлэх байна. За энэ постерыг яаж хийсэн бэ гэдэг үзүүлэн. За хоёр нь болохоор бид нөгөө нүүрэн шопын нэг юм юу гэсэн маа постэр хийсэн ба. За энэ дэр болохоор энэ сүүлийн үед бол нөгөө энэ Canon дээр юм янз янзын гой гой фреймүүд гарч ирсэн байгаа. Тэгээ энэ фреймийг ашиглаад яс тийм ээ нэг юм цэцэг мэцэгтэй тийм ээ юм юу хийсэн ба. Постэр хийсэн ба. За энэ хоёрыг яаж хийсэн үзүүлье. За тэгэхээр эхлээд бол хэдүүлээ юу яа. За шинээр юу аваад за тэгээд энэ дээр бид нар нөгөө нэг юу яах хэрэгтэй. Фрейм рүүгээ орно. За элемент рүүгээ очиж жаад тийм ээ. За тэгээд юу энэ фрейм гэд дарна. За тэгээ энэ фрейм дотор бол яг нь энэ янз янзын ингээ фреймнүүд байгаа тийм ээ. Фреймнүүдийн энэ фреймнийх нь нөгөө нэг юу нэг коллекцных нь дугаар нь бага учраас би яг энэгээр хаагаад ингээд толчих. За ер нь бол яг фреймс гэж ороод тийм ээ. За тэгээ фреймнийхаа энэ хараа энэ баруунд энэ гурван цэгэн дээр нь хараа view collection гэдэг нь шүү дээ тийм ээ. Тэнгүүд энэ фреймнийг коллекшнгууд нь ингэж гарч ирдэг байхгүй юу. Тэгээд тэр коллекшныхны энэ код нь энэ. За энэ кодоор нь бид нар хайчиж болно гэсэн үг. За би болохоор сая энийг ашигласан байгаа. За энийг ашиглчих тийм ээ. За тэгээд энэ дээр бол яхна бид нар нөгөө нүүрэн шопынхон одоо тэ нүүр царай болсон одоо эмгтэйгийн зургийг оруулсан байгаа. За энэ лөө шууд ингээд оруулчихна. За тэгээд хон дээр дотор нь бас энэ зургаа бид нар бас жоох ингээд томруулж ячиж болно тийм ээ, янзлчих болно. За ингээд энэ нэмэгтэй маань ингээд энэ дээр ороод ирнэ. За тэгээ хон дээр би болохоор юу яасан байгаа янз бүрийн одоо нэг цэцгнүүдийг авч тавьсан байгаа. За би болохоор яг энэ хараа recently used гэдэг тийм ээ. За би энэ цэцгнүүдийг тавьсан ашигласан болохоор шууд ингээд энэ менийг тийм ээ энэ тэнд ингэж тавиад бол яг нөө ингээд чимээд ингэж оруулсан байгаа. Тэгээ та нар өөрсдөө тийм ээ энэ цэцгнийхаа бас нөгөө нэг юу нэг ингэж ороод коллекцнийг ингээ харчиж болно. За миний хувьд бол энэний коллекцнийг харъя. За тэгэхээр иймэрхүү цэцгнүүдийн бол яг нэг коллекцнийг хараад энэ цэцгнүүдээс бол яг бид нар энийг ингээд бас чимчиж болно тийм ээ. Эргүүлж тойруулаад жижигсгээд ингээд янз бүрэлгээд. За энийг бол та нар өстө дураараа чимж болох учраас яг энд би бол яг ингээл янз энэ тэнд ингэж тавил нэг иймэрхүү юм хийсэн. Та нар өөрснөө бас янз янзаар нэг чимээд ингэ хийчих болно шүү гэж хэлмээр байна. За хоёр дахь юм нь болохоор энэ Шинэ Зеландд аялаарай гэсэн энэ постэр хийсэн байгаа. За ер нь хавлын компаниудад хэлэхэд энэ фотос руугаа орж би бол яг Шинэ Зеланд гээд энэ Шинэ Зеландын зураг авсан. За түрүүн би болохоор тэр нэг энэ зургийг авсан ба. За энэ бол бас нэг бидний очдог одоо Шинэ Зеландд аялчлахаар ирдэг хүмүүс Кормондол гэдэг гоё газар байдаг юм агуу дотор тийм ээ. Тэгээ юм гоё бичтэй. За тэгээ би энийг авсан байгаа. За тэгээ энэ дээрээ би элемент рүүгээ очиж жоод юу яасан shape гэдэг орно шүү дээ тийм ээ. За тэгэнгүүт чинь одоо энэ shape дотроос би энийг авсан байгаа. За энийг та нар өөрснөө энэ shape дотор ингээд угаасаа энэ basic-ийн дотор ингээд байж байгаа. За ингээ байж байгаа. За энийг ингээ авчин. За тэгээ энийг өнгөний нь болохоор би сая нөгөө жоохон оранж градиенттэй тийм өнгө сонгосон байгаа. За энэ өнгөөс сонгочих тийм ээ. За тэгээ энийг эргүүлж жаад ингээд бол нэлээд том болгосон. Ингээд даблдаад тийм ээ. За тэгээд бас ингээ эргүүлчихнэ. Search дээр airplane гэж бичнэ. За онгоцнууд гэдэг тийм ээ. За тэгээ graph руугаа орох юм бол энэ чинь маш олон онгоцнууд байгаа. За би тэгээд за энэ онгоцыг ингэж яасан маа. За тэгээ энийг яг энэ дээр нь ингэж тааруулж тавьсан гэсэн маа. Тэгээ энийг бид нараас жижиг болгож болно. За том болгосон ч. За энийг бол ингэж хийсэн маа. За өөр бас нэг юм үзүүлэх гэж утсан нь болохоор надад нэг юм за би энэ юунуудыг ингэж үгээр тийм ээ ингэж нэг дүрсээр үсгээрээ ингээд дүрс бичдэг ийм одоо
ап байдаг юм байна. За энийг та бүхэнд бас яаж үзүүлэе гэж бодлоо. За бид нар нөгөө ап руугаа орж жоод энэ type curve гэсэн юм ап байгаа. За энийг ингэж ороод тийм ээ. За тэгээд энэ дээр энэ чинээс бид нар ингээд дүрсээ сонгодог байгаа. За би түрүү ингээд зүрх авсан. За ер нь бол янз янзын дүрсээр ингэж үг бичиж болд юм байлээ. За жишээ нь хэдүүлээ шоуны дүрсээр биччихвэл. За үг нь ингээд энэ бол ингээд арай багдж байгаа аахгүй. За тэгэнгүүт яг бид нар бас энэ чинээс стайлуудыг сонгож болох юм байна. Би энэ ABC-г нь авсан. За энэ өнгөтийг авах юм бол нэг иймэрхүү өнгөтэй болно. За тэгээ өшөө бас бид нар энэ чинээс фонд сонгож болно. Иймэрхүү ч юм уу те. За сая том фонд авангууд энэ маань дүүрчиж чинь тийм ээ. За тэгээ фондныхаа сайзыг бас энэгээр ингэж нөгөө нэг тааруулдаг. Хитрхээ бас ингэчих юм бол ингээд давхартчдаг юм байлээ. Тийм болохоор яг ингээд нэг уулзуулаад тийм ээ ингээ яачин. За тэгээ фондныхаа weight-ийг бас нэгээр тохируулдаг юм байлээ. За мөн space байна тийм ээ. Space-ийг бас ингээд хооронд одоо жишээ нь ингэчүүл хоорондоо айгаа юуцсан маа. Тэгээ ингээ ойртуулгууд энэ маань ингээд бүтэн болчих чинь тийм ээ. За тэгэл энийг add to design гэдэг ингээд тавингууд энэ маань ингээд үгээр бид нар ингээд дүрс хийчихэж байгаа байхгүй. Тэгээ бас зүгээр байгаа зү тийм ээ. За энэ артлын бас жоохон бараа юм сонгочихвол энэ маань илүү. За өснийх нь фонд нь бол надад бол бас нэг жоохон арцаас л фонд болчиход байна. За өөр гоё фонд сонгоё тийм ээ. Хэдүүл энэ ABC-г сонгоё. За нэг иймэрхүү харагдчих чинь. За тэгээд энэс артлын фондын жоохон цаг юмрч мөн гэж болох. За ерөнхийдөө бол яхаа санааг нь бол ойлгосон баг тийм ээ. За тэгээ энэ яхаа энэ type curve гэдэг энэ бас аягүй хөөрхөн ап байна гэдэг бас та бүхэнд хэлмээр санагдлаа. За ингээд энэ бичлэгийг дуусгая баярлалаа. Баяр таа.